айдас ба сургамж толилуулж байна. Би яг одоо нойргүйдлийн хачин яриа гих шинэхэн пэйж уудсны админ зохиолч төгөлдрийн өөрийн утсанд нийтэлсэн бичвэрүүдээс унших гэж байна. Хэрв та хэд зочмог айдас өвчнөд болон мэдрэх хүн бол одоо унших бичвэр танд эзэгтэйгээр нөлөөлж магадгүйг анхааруулъя. Учир нь энэхүү бичвэр нь аимшигт түгээс гадна айдас сэтгэл зүйн нөлөөлөл бүхий хүмүүсийн янз бүрийн жижигч болтгой айдсыг сөхөх яриануд болно. Мөн та доор байрлах линкээр зочилж их бичвэрийг нь уншиж үзээрэй. Сонссноос өөр мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна. Би оюутан байхдаа амралтын өдрөөр дэлгүүр дээр худалдагч идэг байсан юм. Тухайн үеийн надад өдрийн 30,000 төгрөгийн цалинтай бага ядраах ажил тэрэл байлаа. Миний ажилдаг дэлгүүр шар хадны эцэст эмнэлгээс хойш өгсөөд гудамжны үзүүрт байдаг байсан. Би өөрөө эцэс ганц буудлын зайтай нийтийн байранд байдаг болохоор хамгийн ойр боломжийн ажиллах газар байлаа. Эхний тоногч яг тэгээд л сураад л үнэ буруу хэвлэхий гэж айгаад л нягт нямба тооцоогоо хийнэ. Манай дэлгүүрийн эзэн эгч надад маш их сайн ханддаг. Өдрийн 2 хоол авч ирж өгнө. Би ч тэндээ ажиллах их дуртай байсан юм. Гэтэл нэг өөрөө хаах цаг болж хүн их орж ирэхгүй болохоор нь тооцоогоо хаагаад гарах санаатай өдрийн орлогоо тооцоод байж байтал гаднаас нэг нэвсгэрч гэмээр хувцастай үсэн ширэлдэж хамаг нүрээ дарсан ёстол аимшиг кинон дээр гардаг эмэгтэй төрлийн сүнсчиг зүстэй эмэгтэй ороод ирхэн тэр. Хаалга нээж орж ирэнгүүтээ үүдэнд хэдэн секунд зогсов. Ажиад харвал авах юмаа харахгүй зөвхөн урагшаа ширтээ зогсоод байлаа. Би бодохдоо энэ эмэгтэй энэ хавьд амьдардаг дарчихсан амьдралтай хүн болол та. Зээл мэт юм асуувал хааж байгаагаа хэлээд бошуухан гарыг да. Гэж бодож сууж байтал урагшаа чигээр алхаад цаа талын лангууны хажууд очоод бас түрүүний байсан шигээ зогсчихов. Би дөхөөд өндөгөөд хартал цаашаа харчихсан сүдэ өргөшлөг үлийгөөд амандаа нэг юм бутмаад байлаа. Тэрийг нь сонсох гэж хичээвэл өөр арга байхгүй гээд л амандаа бутнаад байв. Би ч нэг л эвгүүрхэж юу их гээд арга байхгүй гэдэг юм бол юм хом халаасалчих үү дээ. Гэсэн хандлагатайгаар нэг юм үг дуугарлаа. Уучлаарай. Юм авахгүй л гарчихгүй юу? Манай хотоо хаах гэж байна. Гээд хэлтэл нөгөөхийн дуун баг зэрэг чангараад сүд алах өөр арга байхгүй гэж хэлв. Би ч зандрангуй юун өөр арга байхгүй энэ төр вэ? Зээл мэтийн өгч чадахгүй шүү. Гэхэд цаашаа нөгөө лүгөө давцаар удаанаар лангууг тойроод миний зүг алхаад ирхэн тэр. Би ч бушуухан гараасаа гэсэн бодлоос өөр юм бодоогүй байж байтал лангууны цаанаас цухууж гарч ирэхэд нь анзаарсан юм. Тэрээр газарт алхаж байсан ч гიშгэж байгаа чимээ байгаагүй. Бүр хий хоосон юм шиг санагдсан. Өшөө илүү лавшруулад харвал сүдэргүй байлаа. Гинэтгэл ухаарсан юм шиг зог тусаа зогсчихсон. Түүний юу ч өмсөөгүй нүцгэн хөлөөс нь дээш гүйлгэн харвал гэрийн чигмээр ноорхой өнгөн үл мэдэгдэх бараан халаад өмссөн. Халаадны бүсэлгийн хэсгэр цус шиг тол болчихсон. Бэлхүүс хэсгийн урт хумстай гөлгөр хүйтэн харагдах гараараа халхалсан байлаа. Нөгөө гар нь харин өөдөөс тосоод юм гуугаад байгаа юм шиг байрлалтай. Дээшлүүлээд харвал түүний хоёр нүдний доод цохин аимшигтай хавдаад тэрэнд нь хархан эцгүй цус суралцсан амандаа нөгөө өгөө бутансаар алхаад яг касан ширээний урд тулаад ирлээ. Надад юу болсон тодорхой. Түүнийг юу гэдгийг ойлгосон би хөшөөд хийх зүйлээ олохгүй, юу ч бодох чадалгүй болтлоо, ухаан баларцсан байлаа.
Тэр миний уурд ирж цус хуралцсан улаануудэрээ цоо хатгах шиг миний өөдөөд ихцэлж гарчаад нөгөө үгээ улам чангаар давцаар байх нь тэр. Сүв талах өөр арга байхгүй. Энэ үгэн давталт нь улам чанга болоод сүүлдээ бүр түүний нүд улам бүлтийж том болж хамаг арьс нь ярваагаад байдгаараа чангаар хашраад нөгөөхөө давцаар байлаа. Түүний хашгираанд миний чих дүнгнээд амьсгалж чадахгүй хажуу дишээ хартал кассын машины хажуудах камерны дэлгэцэнд би ганцаараа байх нь тэр. Яг тэр аимшигтай үзэгдлээс хойш хоолоо богдож байгаа юм шиг амьсгалж чадахгүй байгаад ухаан алдсан. Сэрхэд би эмлэгт байлаа. Дэлгүүрийн эзэгч намайг хаасны дараа тооцоогоо уцаар хилээд гардаг байсан ч түүн рүү залахгүй бас уцаа авахгүй болохоор нь санаан зовоод наашаа ирсэн юм гин. Тэгээд дэлгүүртээ орж ирэхэд нь би касныхаа тэнд ухаангүй байж байсан тэр байж. Би сэрээ тэдэн хоором юу болсныг бодож ухаан жолоогүй уйлж гарсан. Юу болсныг ихч асуулгүй бараг л ойлгосон байсан. Яагаад гэвэл түүнд ч бас энэ үйл явдал өмнө нь нэг бус удаа тохиож байсныг түүнээс сонссон. Яагаад давтан ийм зүйл болсныг асуухад ихч хэлэхдээ тэр эмэгтэй бяцхан хоёр охидтой ядуу гэхэд их л ядуу амьдардаг байж. Хоёр хүүхэд нь хоёул өөр эцгийнч хинэн ч түүн дээр төрснөөс хойш нэг ч удаа ирээгүй гэдэг. Сүүлд харин нийлсэн байсан хүн нь өөрт нь байсан жоохон хөрөнгөөр бүгдийг нь архин зориулаад дууссан гэдэг. Харин эмэгтэй түүнд дарамтлуулж, зодуулж хүүхдүүдтэй хүртэл хохирол учруулахад тэсэхгүй ирхэн цагдаа дуудаа түүнийг бариулсан юм. Тэгээд хоёр охинтойгоо гуруулаа үлдсэн гэдэг. Өдрийн талх сүүнийхээ мөнгийг тэр аймынхаа усыг зөөж өгч олдог гэж сонссон. Харин нэг өөрөө түнд ямар ч мөнгө байхгүй болсон болохоор аваас нь үлдсэн мөнгө аягаа уудлаад манай дэлгүүр рүү гарч явсан юм байна. Харин түүнийг мухар гудамжнаас гар зогссон нөгөө харигч нөхөр нь түүний хойноос ирж мөнгө аягийг нь булааж авах гээд өгөхгүй болохоор нууж байсан архины шилээ хаглаад эвлэр рүү хэд өдөн удаа дүрээд алчихсан гэсэн. Тэр явдлаас хойш хоёр охиныг асрамж авч харин эмэгтэй сүнс өгсөн гудамнаасаа манай дэлгүүр рүү зөвлөд алхаж байгаа нь харагддаг гэж ойр хамын хүмүүс ярьсан байдаг юм байна лээ. Нөгөө ихчиг дэлгүүрт байхад хоёр удаа дэлгүүрт орж ирсэн бөгөөд эхний удаа дэлгүүрийн гадна цонхоор хараад зогсож байсан. Хоёр дахь удаа нь бүр орж ирээд яг надтай адилхан үйл хийсэн юм гэсэн. Тэгээд тэр хавийн хүмүүс бөө дуудаж үзэж харуулаа сүнсийг нь амарлуулсан. Тэрнээс хойш хэдэн сар үзэгдээгүй юм гин. Үүнээс хойш хэдэн сарын дараа ихч шинэ хүн ажлуулаад айхан байхгүй төвөгшөөхгүй гэж итгээд намайг автал дахиад ийм юм тохиолдсон. Надад хүн дээр тусаж ихч бас дэлгүүрээ зарахад үрсэн юм. Хүний амьдралдаа үлдээгээд одсон харамсал гихч ямар хэцүү зүйл байдаг юм дэ гэж би их л бодсон доо. Харин тэр үүлийн үртэй аригчин хаана юу хийж яваа хинч мэдэхгүй. Цагдаа нар түүнийг бариагүй байгааг инлээ.